За бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүгдтэй энэ өдрийн мэндийг хүргье. За сүүлийн орсон бичлэг болвол маш их хүл авч Монголд байгаа хүмүүсийн сэтгэлийг нэг хөдөлгөж янз бүрийн л реакшныг харлаа. За тэгээд мэдээж бас эсэргүүцсэн хүмүүс байсан, намайг тэмцсэн, та үнийг нь хэлж гин ийм зүйл байдаг. Би ч гэсэндээ X-тэйгээ найзууд хэвээр үлдсэн гэж бичсэн хүмүүс ч их олноороо байсан. Хараал юрол хэлсэн хүмүүс ч бас их байсан. Тэгээд би бол хувьдаа бүх сэтгэл бүх реакшнийг хүлээн зөвшөөрнө. Яагаад гэвэл хүн болгон миний санаатай адилхан санаатай байх ёсгүй. Хүн болгон өөрийн гэсэн ертөнцтэй, өөрийн гэсэн бодолтой. За тэгээ өөрийн бодол өөртөө зөв байдаг. Би бол энэ channel дээрээ өөрийнхөө уншсан, сурсан мэдлэг дээрээс нь уншсан судалгаа, дээрээс нь өөрийн амьдралын ухамсар олж авсан зүйлүүдээс хуваалцдаг ийм channelтай байгаа. За энэ channel дээрээ би энэ бол зөв, энэ бол буруу гэж ердөөсөө заадаггүй. Тэгэхээр энэ миний ярьж байгаа зүйлүүд бол миний л үнцөг. Энэ үнцгийг минь ойлгоод үздэг хүмүүс байна, санаа нийлдэг хүмүүс байна, санаа нийлдэггүй хүмүүс байна. За санаа нийлсэнгүйгээд та над руу дайрч товчлох шаардлагагүй. Зүгээр л энэ суугийг унтраагаад суугаа солиод өөр бас суугийг үзэх боломжтой байгаа. За энэ YouTube гэдэг платформ болвол бүр ингээд хэдэн зуун сая ийм YouTube-ийн чаналуудтай. За тэгээд контент хийдэг хүмүүс олвол өөрийнхөө дуртай сэдвээр яриад дуртай контентаа бүтээгээд явдаг байгаа юм аа. За тэгээд энэ олон контент бүтээгчдээс та өөрийн гэсэн өөртөө таалагддаг контент бүтээгчийг бас сонгоод тэр суугаа бас үзэх боломж нь танд байдаг юм шүү. Заавал ингээл нэг өөрийг нь албаар өөрт нь үзүүлсэн юм шиг тийм ээ. Өөрөө ингээд сайн дураараа үзээд сайн дураараа стресстэй, нервтэд байх шаардлагагүй. Энэ ч бас таны алтан цаг үстэй тийм ээ. Тэгэхээр ер нь сонголтоо зөв хийх хэрэгтэй. Ер нь амьдралд ямар ч юм дээр сонголтоо өөрөө л хийдэг. Тэгээд тэр сонголтоо хийснийхаа ард өөрөө бухимд бол тэгэл тэр чинь таны л асуудал болно. Тийм болохоор юу гэдэг чинь намайг ийм контент хийлээ, энэ талаар ярьлаа гэдэг ингээд бас буруутгаад байх юм чи юу юм тийм ээ. Тэглээгээд та намайг буруутглаа гэд би контент хийхээ болохгүй. Контентоо хийхсээр байх болно. Тэгээд өшөөг олон сэдвүүдээр бас ярих болно. Тийм учраас хэрвээ танд таалагдахгүй байх юм бол зүгээр суугаа солиод тэгээд дараагийн суугч юм уу өөр нэг өөртөө таалагддаг суугаа үзээрэй гэж зөвлөмөр байна. За миний хувьд болохоор би бүх сэтгэл бүх үнцгүүдийг ойлгож байгаа. Тэгээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний юу хүлээн зөвшөөрөхгүй байгаа бэ гэвэл намайг доромжлох гэж оролцсон, эсвэл хараах гэж оролцсон тийм соёлгүй харьцан хүмүүсүүдийг бол би хүлээн зөвшөөрөхгүй. Тэр хүмүүст би тэр орон зайг нь өгөхгүй. Надаас хэрүүл нэхэд байгаа хүмүүстэй би хэрэлдэхгүй. Тэгээд өөрийгөө би сошиал орчинд хамгаалж мэднэ. Би нас бий төрсэн ухамсартай эмэгтэй. Тийм учраас өөрийгөө бүлийдүүлээд ингээд сууж идэг бас хүн биш байгаа. Тэгэхээр ийм хүмүүст би тэр орон зайг нь өгөхгүй. Та нарын бүлий хийдэг, таны тэр хохирогч нь болоод явдаг хүн биш ээ гэж би бас хэлмээр байна. За тэгээд энэ хар масаа дагаадаас намайг дагдаг хүмүүсийн тоо ч гэсэндээ ихссэн байгаа. Тэр хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад тэгэхээр би яг 2 жилийн дараа бичлэг хийгээд ердөөсөө 2-7 хоноггүй байхад энэ хугацаанд channel маань 20,000 хүнтэй байсан бол бараг 25,000 хүн болж үрдсэн байна. За тийм болохоор ер нь олвол намайг дагдаг хүний тоо ч ихссэн. Тэрийгэ даахад эсэргүүцдэг хүний ч тоо ихссэн байгаа. Гэхдээ энэ бол зүгээр байх ёстой. Юу гэдэг чинь амьдралын хууль гэх юм уу тийм ээ. Яагаад гэвэл нар гарахад
сүүдэр дагдаг. Тийм учраас хар байхад цагаан тал гэж бас байна. Тийм учраас намайг одоо дэмждэг хүмүүс гарч ирэхэд бас дэмждэггүй намайг эсэргүүцдэг хүмүүс гарч ирэх болно. Энийг бол би бас хүлээн зөвшөөрч байгаа. Бас ийм сэтгэл зүйн бэлтгэлтэй бас байгаа. Тэгэхээр ер нь өөрийгөө бас ингээд хамгаалж сурах хэрэгтэй. Одоо сошиал медиа орчинд энэ одоо юу гэдэг чинь сошиал медиаг бас зөвөр ашиглах хэрэгтэй гэж би бас хэлмээр байна. Гэхдээ одоо юу гэдэг чинь зөвөр ашиглахгүй байна. Хүнийг хараад өрөөгөөд байна гэд би одоо бас тэр хүмүүсийг одоо өөрчилж чадахгүй. Тэгэхээр тэр хүмүүс хийдэг юм хийгээл явна. Одоо миний хийж өөрийн зүгээс хийж чадах юм бол тэр хүмүүсийг Facebook дотор нь цоочлоод өөрсдөг нь ганцаар ингэ орхих. Тэгээд тэрэн дотроо одоо өөрсдөө юугаа яриад яагаад явна уу? Надад хамаагүй, надад наалдахгүй. Би өөртөө тэр хүмүүсийг ойртуулахгүй гэсэн үг. За тэгээд энэ олон сэтгэл дундаас намайг зөвөр ойлгосон хүмүүс байгаа. Бас буруугаар ойлгосон хүмүүс байгаа. Тэгээд зарим нэг зүйл дээр бас тодруулаад ярих гэж бодлоо энэ удаа. За маш их хүмүүс Ариана чи гадаад соёлоо Монголд нэвтрүүлэх гэдэг байна. Гадаадад одоо юу гэдэг чинь хүмүүс ингээд эксдэг найз нөхөд болоод явдаг. Монгол тийм байхгүй. Монгол хүний соёл өөрөө гэдэг ингэж ярьсан байгаа. За би бол энийг улс орны соёлтой холбоотой зүйл гэж би өөртөөсөө бодохгүй байгаа. Улс орны соёл гэдэг бол миний хувьд ч заяа одоо юу гэдэг чинь Монголд сүтэ цай уудаг. Германд хүмүүс кофе уудаг, Англид хүмүүс цайгаа сүтэ хойлоо цаахартай уудаг. Эсвэл одоо юу гэдэг чинь Монголд хүмүүс хөмөлдөг бол Германд хүмүүс юудалддаг. Эсвэл Монголд хүмүүс дээл өмсдөг бол Германд тахт өмсдөг ч гэдэм үү тийм ээ. Ингээд энэ бол одоо улс орны соёл гэж би өөрөө боддог. Хүний эрхийг хасах, хүнийг контролдох, одоо бүхэл бүтэн хүн төрлөختнийг цензуурлах, эсвэл хин нэгнийг хинтэй найз байхыг нь цензуурлж, хориглох, хаах, боох, шалгах, хүнийг өмчилж авах. Одоо бүхэл бүтэн хүн төрлөختнийг өмчлөөд, одоо шүүгээс хавшиг өмчлөөд энэ бол минийх чи энэ одоо хурж болохгүй, чи ингэж болохгүй гэд ингээд бүр ингээд бүхэл бүтэн хүнийг өмчилж авах гэдэг бол альва нэг орны соёлтой холбоотой зүйл биш, зүгээр хувийн хөгжилтэй холбоотой зүйл гэж би харддаг. Хамгийн гол Монголд энэ зүйлээ өөрсдөө одоо юу гэдэг чинь бүр ингээд улс орныхоо соёл болтол ингээд хөгжүүлсэн нь жоохон харамсалтай юм шиг надад санагдаж байгаа. Гэхдээ бас ухамсартай юмыг наантай цаантай боддог бас хүмүүс ч гэсэн олноороо байгаа. Тэгэхээр ер нь монголчууд ийм гэж бас хэлэхэд буруу. Гэхдээ маш олон хүмүүс ингэж амьдрдсан байна гэдгээ харуулсан. Сая болвол тэгээд дээрэс нь зарим нэг хүмүүс X-ээс салж чаддаггүй наалтамхай хүн юм байна гэж бас ярьсан байсан. За энэ бол үнэн бодит зүйл биш. Би X-ээс бүр маш сайн бүрэн гүйцэд салж чаддаг хүн байгаа. Тэр хүнийг бүр ингээд дахиад одоо юу гэдэг чинь эмэгтэй хүний нүдээр бүр харж чадахгүй болтлоо салж чаддаг хүн байгаа. Хамгийн гол нь Монголд хүмүүс одоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд зөвхөн одоо хайр дурлалын амраг хосын харилцаа байдаг л гэдэгт итгэдэг. Анд нөхөрлөлийн одоо харилцаа байдаггүй гэдэгт өөрсдөө баттай итгэцэн байгаа нь үнэхээр харамсалтай байна. Яагаад гэвэл хүн хоорондын харилцаа гэдэг бол маш том сэдв. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцаа ч гэсэндээ маш том сэдв. Тэгэхээр одоо энэ хорвоо дэлхий дээр бол одоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцааны маш олон модельуд байдаг. За энэ нь болохоор найз нөхдийн холбоос байж болно. Одоо юу гэдэг чинь ажил
төрлийн холбооч байж болно. Эсвэл бол одоо амраг хосын ч холбоо байж болно. Эхнэр нөхрийн ч холбоо байж болно. Одоо ингээд бүхэл төрлийн холбоосууд байна. Тийм ээ. Тийм болохоор энийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Эрэгтэй эмэгтэй хоёр нийлэхлээрээ эргээл одоо хосын холбоотой болдог. Эргээл бие биентэйгээ одоо бэлгийн харилцаанд ордог гэж бодож байгаа нь үнэхээр одоо юу гэмдээ амьдралыг бүтнээр нь харж чадахгүй байгаатай холбоотой юм уу? Одоо яг юутай холбоотой юм би сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний ертөнцид бол маш олон төрлийн холбоосууд байдаг. Тэрийг би хүлээн зөвшөөрдөг. За тэгэд одоо X дээрээ ингээд хэлэхэд бол манай X бит хоёр бол хоёулаа одоохондоо синглүүд байгаа. Гэхдээ бит хоёр бол одоо хосын харилцаагаа бүрэн гүйцэд дуусгасан хүмүүс. Энэ тал дээр бит хоёр маш их ярилцсан. Тэгэхээр бит хоёр эргэж хизээж нийлэгч хүсэлгүй байгаа хоёр талаасаа. Гэхдээ хосын харилцаа дууслаа гэд хүн хоорондын харилцаа дуусах шаардлагагүй байдаг. Найзууд үлдлээ гэд заавал одоо нэг нэгэндээ сайн хിവэрээ, нэг нэгэндээ дурлсан хിവэрээ, нэг хүсдэг хിവэрээ, эсвэл бол одоо юу гэдэг чинь хизээ нэгэн цагт нийлнэ гэсэн бодолтойгоор бас ингээд найзлах шаардлагагүй байдаг. Тэгхгүйгээр зүгээр хоёр хүмүүс хоорондын харилцаагаа дуусгахдаа за окей. Чи бид хоёр үнэхэрийн хосууд байж чадахгүй юм байна. Чи бид хоёр хосуудтай одоо хосын харилцаан дээр үнэхэрийн фейлдэд байна. Ойлголцож чадахгүй байна. Тэгээд энэ одоо зөрчлөө бас өөрчилж чадахгүй байна. Тийм болохоор хоёулаа ердөөсөө энэ хосын харилцаагаа зогсооход зүгээр сайхан найзууд бай гэдэг шийдвэрийг бас гаргаж болдог юм байгаамаа. За манай X бит хоёрын хувьд бол яг тэгсэн байгаа. Тэгээд дээрэс нь бит хоёр өөрсдөө нэг салбарын хүмүүс бит хоёр уулзах шалтгаанууд зөндөө байдаг. Одоо юу гэдэг чинь кино наадам дээр таарах. Эсвэл бол нэг project, нэг төслөн дээр ажиллаж таарах. Ялангуяа бит хоёр одоо өнгөрсөн цаг хугацаанд бас хамтдаа төслүүд дээр ажилласан. Энэ төслүүд маань одоо ингээд бас үргэлжилж байгаа тий. Одоо миний богино хэмжээ кино наадам дээр ингээд гараад ингээд явж байгаа. Тэр үед бол би заавалжгүй X-тэйгээ холбогдох шаардлага гардаг. Тэглээ гэд бит хоёр эргээд нийлэхгүй. Чи миний X болсон юм чинь би чамтай одоо ердөөсөө одоо юу гэдэг чинь харьцаа боллоо. Би чамтай дахиж хизээч ажиллахгүй. Одоо юу гэдэг чинь тийм хүүхчиг одоо зан бит хоёр хоёлаа хоёр талаасаа гаргадаггүй. За тэгээд дээрэс нь бит хоёр хийнийгээ үнэлдэг. Хүн чанарыг нь үнэлдэг. Тэр хүн миний хүн чанарыг үнэлдэг. Би тэр хүний хүн чанарыг үнэлдэг. Тийм учраас би тэр хүнтэй холбоотой байхыг хүсдэг. Тэр хүн ч гэсэн надтай холбоотой байхыг хүсдэг. Тэгээд энийгээ бит хоёр одоо ирээдүйн партнеруудтай ч гэсэндээ ойлгуулж хэлэх болно. Анханасаа ойлгуулж хэлнэ гэсэн үг. За би X нөхөртөөгөө найз нөхдийн холбоотой байдаг. Чи энийг ойлгохгүй байгаа бол чи бит хоёр хизээж таарахгүй гэсэн үг гэдгээ анханасаа ойлгуулж хэлнэ гэсэн үг. За Германд бол ер нь энэ зүйлийг нэг ойлгоод байдаггүй. Чи өстө ямар амарын X-тэйгээ холбоотой юм уу? X-тэйгээ найзууд юм уу гэж шокордог хүмүүсийн тоо бол бага. Харцангуй бага. Энийг бол ер нь хэн хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Яагаад гэвэл маш олон хүмүүс яг ийм харилцаатай болоод үлдсэн хүмүүс зөндөө байдаг. Тийм учраас энийг ингээл сонсоод шокроод байх нь ер нь ховор гэсэн үг. За тэгээ надтай одоо дээдлж исэн Монгол одоо Германд амьдардаг монгол залуучууд ч гэсэндээ энэ тал дээр маш нээлттэй ханддаг окей байж болно шүү дээ гэж боддог. Тэгэхээр энэ бол нэг тийм улс орны соёл биш зүгээр хүн одоо тухайн хүний өөрийнх нь хүмүүжил дээрээс нь амьдралыг харж байгаа үнцөг тэгээд ер нь бас хувь хүний хөгжил юм тал гэж би бодож байна. За тэгээд зарим нэг бас хүмүүс ердөөсөө хизээ нэгэн цагт ингээ X-ууд ингээ уулзаалах юм бол эсвэл холбоотой байх юм бол хизээ нэгэн цагт одоо юу гэдэг чинь эргээд явуулдаг болдог гэж одоо хэлсэн байсан. За энэ тал дээр хандаж хэлэхэд
яг энэ бодлоос ч болоод Монголд асар их хүүхдүүд аавтайгаа уулзах эрхгүй амьдарч байгаа шүү гэдгийг бас бодох хэрэгтэй. Хүүхдтэй нь уулзуулчих юм бол ээжтэй нь уулзуулна, экстэйгээ уулзаад эргээд явуулдаж магадгүй. Эсвэл бол эргээд бүр буцчих магадгүй гэсэн энэ одоо бодлоос нь болоод асар их хүүхдүүдийн эрхэн зөрчигдөж аавтайгаа уулзах эрхээ асуулж байгаа тийм хүүхдүүд зөндөө байгаа. За би сүүлийн жил одоо 2024 онд 6 сар Монголд амьдрахтаа бол 9 жорын юмыг харсан, шокорсон, гайхсан. Тийм болохоор бас ийм зүйл байд юм байна лээ. За эцэг нь ч гэсэндээ хүүхд төрүүлчээд тэгээд өөр их нэртэй болоод явхлаарэ одоо экстэйгээ төрүүлсэн хүүхдээ бүр нэгнүүдээр харж үзгүй хизээж хүүхдгүй байсан юм шиг бүр ингээд гүлээгээд явж исэн хүмүүсийг ч би харсан. Тэгэхээр өөр нь нийгмээрээ энэ тал дээрээ жоохон эрүүл болох ёстой юм шиг надад санагдаж байгаа. Энэ эргээд миний л бодол, тийм ээ. Тийм шүү, тийх ёстой шүү гэж би ердөөсөө хэлээгүй байгаа. Тэгэхээр хүний ярьж байгаа юмыг бас гүцэд сонсоод зүгээр ойлгох хэрэгтэй юм шүү гэж дахин хэлмээр байна. За тэгээд би та нарт бас өөрийнхөө одоо дотроо шүтэж явах юм дээ. Ер нь бол дэмжиж явдаг нэгэн хүний одоо ярьцлагын тухай бас ярих гэж бодож байна. За энэ хүний нэрийг бол Jay Shetty гэдэг. За энэ хүн бол энэтхэг гаралтай Лондонд өсөж том болсон. Одоо Америкт Лос Анжелест амьдардаг. Одоо дэлхийн хамгийн их дагагчтай одоо подкастыг хөтэлдэг одоо ийм сүнслэг багш аамаа. За подкастын нэрийг болохоор On Purpose гэж нэрлэдэг. Тэгээд энэ хүн бол маш олон одоо номнуудаас бичсэн хүн байдаг. За миний одоо хамгийн анхны уншижсэн ном нь болохоор Think Like a Monk гэдэг одоо лам шиг бодож сур гэсэн нэртэй тийм ном байсан. За тэгээд энэ номыг одоо унснаас хойш бол энэ хүний подкастыг дагдаг болсон. За тэгээд энэ хүн нэг ярьцлаган дээрээ одоо яг энэ экстэйгээ найз байх тухай ярьсан байдаг. За энэ дээр юу гэж ярьсан байдаг вэ гэхлээр хосууд байсан хүмүүс emotionally maturity-тэй болоод emotional maturity гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхлээр одоо яг ингээд том хүмүүс шиг бодож сэтгэдэг болсон болвол дээрээс нь romantic clearance-тэй байх юм бол romantic clearance гэдэг нь хин хэнийгээ романтикаар харахаа болсон цагт хоёр биентэйгээ найзууд болж үлдэж болдог байгаа гэсэн байсан. Тэгэхээр энд одоо хувь хүний хөгжил айгүй чухал болж таарж байгааз одоо экстэйгээ ярилцаад за чи юу дээр бол үнэхээр хосууд биш юм байна гэдгээ хүлээн зөвшөөрөөд гэхдээ I like you би чамайг хүн гэдэг талаас чинь би чамайг хайрладаг чамайг үнэлдэг. Тэгэхээр хоёлаа зүгээр хоёр биенийгээ одоо хүн гэдэг талаас нь хүндэтгээд найзууд үлдъя гэсэн шийдвэрийг emotional maturity болсон тэгээд romantic clearance хийж чаддаг хүмүүс энэ үйлдэлийг бас хийж чаддаг юм гэж бас хэлмээр байна. Тэгэхээр би ийм байж чадчихна уу гэдгээ өөрөө аягүй сайн олж мэдэх ёстой. Нөгөө талаасаа ч гэсэнтэй мэдэх ёстой гэсэн. Энэ тохиролцоон дээр хүрсэн хүмүүс хоорондоо одоо зүгээр найзууд байж болдог юм За тэгээд маш олон эмэгтэйчүүд бас ингээд эрэгтэй хүмүүсийг айгүй буруутгаж битсэн байсан. Манай эрэгтэйчүүд өөрсдөө юм явдалтай. Бараг л ингээл үүдээр гараад хажуудлынхаа айлын эмэгтэйтэй явуулцдаг. Хүүхдийнхаа цэцэрлэгийн багштай явуулцдаг. Өөрсдөө ингээд болтгүй болохоор тэд нэрийг ингээд бараг ингээд нохоо шиг ингээд барьж авахгүй болтгүй гэж битсэн байсан. Би дотроо одоо Монгол эрэгтэй хүн болгон тийм биш гэдэгт итгэлтэй байгаа. Яагаад тэгэхээр би өөрөө маш олон үеэлүүдтэй хүн. Би одоо 10 хэдэн үеэлүүдтэй. За тэгээд тэд нар маань бүгдээрээ эрэгтэй хүмүүс байдаг. За тийм болохоор
би өөрийнхөө үеэлүүдийг тийм гэж бодохгүй байна. Бас тийм үйлдэл гаргаж ирсний ч би бараг мэдгүй юм байна. Тэгэхээр одоо Монголд байдаг эрэгтэй хүн болгон тийм бас биш. Тэгээд дээрэс нь хүн төрлөختөн өөрөө одоо амьтнаас өөрийг нь одоо өөр байлгаад байгаа зүйл нь бол ухамсар шүү дээ, тийм ээ. Одоо амьтан л нэг тийм үйлдэл гаргаад идэг шүү дээ. Одоо юу гэдэг чинь жишээлбэл ингээд хоёр нохоо, эмэгтэй эрэгтэй хоёр нохоо ингээд гадаа гудамжинд ингээд таархлаар хоёр би нэг үнэрлээл ингээд сонирн болоод идэг. Одоо юу гэдэг чинь өөрсдийнхөө одоо тэр юуг барьж чадахгүй тий тэгээд идэг. Би хүн төрлөختнийг олвол нохооноос илүү ухамсартай гэж бодож байгаа. Тэгээд өөрийгөө бас ингээд контролдох ухамсартай гэж би бодож байгаа. Магадгүй одоо юу гэдэг чинь эхнэрээ хуурдаг, эсвэл нөхрөө хуурдаг эмэгтэйчүүд ч гэсэн Монголд байдаг. Тийм тохиолдолд харин яагаад хуураад байна вэ гэдэг асуудлаа шийдэх ёстой болохоос биш эрэгтэйчүүд угаасаа ийм байдаг гэдэг одоо үзэл бодлыг би бол дэмжихгүй гэж бас хэлмээр байна. За тэгээд ямар ч байсан та бүгдтэй би өгье гэсэн бодож авсан хариултаа өглөө. За тэгээд дахиад давтаад хэлэхэд миний одоо сувг бол Ariana's Talk гэдэг нэртэй миний хувийн ариун болгоны хувийн сувг байгаа. За тэгээд энэ сувгийг хүмүүс үзэж болно, үзэхгүй ч байж болно. Хүмүүс таалагдчих болно, таалагдахгүй ч байж болно. Таалагдахгүй байвал та өөрийнхөө таалагддаг сувгаа үзээд яваарэ. Өөрийнхөө алтан цагийг үрж тийм ээ хамаг стрессээ бити бараарэ гэж бас хэлмээр байна. Би бол ярьдаг сэдвүүдээрээ яриад явах болно. Хэлэх зүйлүүдээ хэлээд явах болно. Тэгэхээр энэ хүнийг уурлуулчих болов, тэр хүнийг ингэчих болов гэж би бодож бичлэгүүдээ хийхгүй, тэрнээс айхгүй. Тэгээд дээрэс нь би бол өөрөө хүн болгонд таалагдаж явахыг хүсдэггүй. Хүн болгонд бас надад таалагддаггүй. Гэхдээ хамгийн гол нь бие биендээ хүндэтгэлтэй харьцах гэдэг бол бас их том соёл юм байгаа юм шүү гэж бас